За сайн байцгаана уу. За одоо Монголд хаврын дунд сар явж байна. За хавар бол монголчууд бидний бие одоо ядарч хийддэг юм улирал. За энэ улирал бол ялангуяа хоньны мах идэх ёстой. За хоньны мах бол өөрөө халуун чанартай, эмчилгээний чанартай учраас хаврын улиралд аль болох төлхөө хоньны мах хэрэглэх ёстой шүү. За өдөөд сэрүүн чанарын одоо хөтөн ус ч юм уу, мөстөө ус, хөтөн пяв мах, ямааны мах ихээр хэрэглэх юм бол одоо биеийн сэрүүдж за хаврын ядаргаа нь улам хөндөрч одоо илүү янзын одоо өвчин үүсэх шалтгаан болдог. За энэ улиралд хэрв таны бие хийцэн болвол аль болох хий хуваараа гарах хэрэгтэй. За хий гаргахад бол Монголын уламжлалт маш олон аргууд байдаг. За жишээ нь одоо хиншүү хэрвс тавьж үнэрлэх, шар тусанд хуушур хараад хоёр гарынхаа алгаараа барих, хөлийнхээ уландаа наах, за мөн чихэн дээрээ тавих гэдэг ч юм уу. За бас хийстэй цай цанж уух, хоньны махаар битүү шүлээж уух, шар тос хольж идэх гэх мэтчлэн иймэрхүү аргаар хий хоороо арилгадаг. Дээрээс нь бас хоньны хавиргыг шатааж үнэрлэх ч юм уу. Иймэрхүү байдлаар бас хийдснээс үүдсэн мэдрэлийн ядаргааг бас тайлдаг шүү. За тэгээ хаврын улиралд аль болох хоньны мах идэж, хоньны махаар битүү хоол хийж идэх ч юм уу, хуушур хайрч идэх ч юм уу, аль эсвэл одоо сайхан шөлтөө хөлс гаргасан шөлтөө хоол идэх ч юм уу. Иймэрхүү байдлаар өөрийнхөө хаврын ядаргааг тайлж хий хоороо арилгаарай.